За өглөө өдөр орой минь Shopee-ийн хулгайлагдсан шинэ жилийн подкастын зочноор жүжигчин Emoz Production-ы Темк ах маань хүрэлцэн ирсэн байна. Ямар нэртэй гинэ? Хулгайлагдсан шинэ жил гэж. Хулгайлагдсан шинэ жил гэсэн шууд кино санаанд орж тий. Дээр үе бас нөгөө Оросын үлгэрийн кинонод идэг штэ. 12 сар гээд. Чи нөгөө 12 сарын хулгайлаад аваа явчихдаг штэ. Тэнгүү шинэ жил болдгоо штэ. Яг тэр эхлээд тэр санагдчихээн дараа нь Jim Carrey-гийн тоглосон тий. Кинод шууд мэдэн дарагдчихэ. Яхаа энэ нэрний очрыг төгсгөлд би яагаад манайх ийм нэртэй подкаст хийж байгаа гэдгийг танд тайлбарлая. За, ойрын үед төлөрч байгаа таны ажил юу байна? За, тэгээд хөл хорионы үед ер нь урлагийн салбарт хэр нөлөөлж байна? За, сүүлийн үед бол одоо тоглолтоо хийж хагаад харамсалтай нь одоо Монгол улс дотооддоо коронавирус алтаад тоглолт маань бол тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байгаа. Хаагдсан. За, тэгээд харин дотооддоо алдаагүй сайхан цаг үед бид нэр Fracts 2 гэдэг бүтээлийнхэн зураг авалтыг хийсэн байсан. Тэрнийхээ монтаж юмыг дуусгаад саяхнаас одоо IPTV-дэд өгөөд одоо үзэгчдийн хүртэл болоод байж байна. За сүүлийн уран бүтээл нэг иймэрхүү. Сүүлийн хэд хоног юу хийж байгааг гэвэл ерөнхийдөө гэртээ аавын үүргийг гүйцэтгэл. Нөгөө бид нар чинь яг энэ анх удаа гэрийн хорионд орж байгаа үе биш. Нөгөө түрүү жилээс эхэлсэн тий. Түрүү жил гэдэг маань үндсэндээ 19 оны сүүл дуусаад 20 онд өнгөж гараад ер нь бид нар бэлтгэл ажил эхэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр үеэс нөгөө гэртээ байгаа дадлуулаад бас тодорхой хэмжээнд нөгөө гэрийн дэглэмээ бариад энэ нэг орой цэрийн дэглэмээ бариад явж исэн учраас харьцангуй энүүдээ бол бэлтгэлтэй байлаа л да. Тэгэхээр одоо тэр бэлтгэлийн дагуу аавын ажлаа хийгээл гэртээ хүүхдүүдтэйгээ цаг хугацаа өнгөрөөгөл тэгэл байж байна. За шинэ жил төд бодлого болохны уул нь бол гадуур ингээл эхлэлгүүр төр маань гацуур модоцаал талбай дээр гацуур модцогдаал за хаашаа л орно шинэ жилийн реклам явагдаад хүмүүс их холхилтой бодлоо нэг цаанаасаа нэг уур амьсгал нөгөө одоо энгийн жилүүд ордог байсан. За энэ жил бол хөл хорионы улмаас ингээд нэг шинэ жилийн уур амьсгал арай дутуу ороод байна уу та энэ талаар юу гэж бодож байна? За магадгүй нөгөө эн чинь энгийн үе шиг биш. Бүгд нөгөө гэр гэртээ байгаа албан байгууллагууд ажиллахгүй байгаа учраас те нөгөө сүлт модоо засахгүй байх шиг байна л да. Гэхдээ айлууд бол бүгд л ягаад ч юм 12 сарын 1-ээс эхлээл ер нь бүгд л ингээд одоо Facebook, Instagram харахаар тавиад байгаа те. Нөгөө зургнуудаа тавиад сүлт модоо заслаа хүүхдүүд маань баяртай байна гэл яг гэртээ бол шинэ жилийн уур амьсгалыг айлууд маань авчирч байгаа шиг байна. Манайх ч гэсэн одоо яг өнөөдөр сүлт модоо засах гад би ямар сандаа сая нөгөө нэг өөр газар байсан нөгөө чимэг зураг авалтанд хэрэглэх гээд өөр газар нөгөө чимэглэл мөглөө авч тавьчихсан байсан. Тэр мэрийг хайрцагтаа бас аваад машины хард хийчихэл өнөөдөр арай засах гал байж байна. За ер нь шинэ жилийн уур амьсгал бүрдүүлэхэд гацуур мод хэр өөр ролтой гэж тавддаг вэ? Ер нь шинэ жил гэдэг чинь өөрөө тэр чигээр гацуур юм шүү. Тэ одоо юу гэдэг бидний хүүхэд ахуй насанд ингээд шинэ жил гэхээр яг л гацуур мод. Тэгээ нэг гацуур модтой холбоотой аюул олон дуунууд тий. Тэгэл орсч дуу, монгол дууч тэр гацуур модоо тойрон бүжиглээгээл дуулаад цэцэрлэгт байхасаа, сургуульд байхасаа. Тэгээ ягаад ч бас жимс тэр тусмаа дээр үе мандарин тий. Мандарины үнэр энийг бол одоо бүр манай үеийнхэн манаас үеийнхэн ч бүгд ярьдээ. Ягаад ч юм нэг тийм мандарин жимсний үнэр ингээ санагддаг. Тэгэхээр гацуур мод бол яг л шинэ жилийн одоо сүлд мод гэж шүү дээ тийм. Тэгэхээр монголчууд энийг одоо юу гэдэг гацуур мод ч гэдэг сүлд мод гэдэг. Гэхдээ сүлд мод гэдэг энэ орчуулга нь их гоё юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Ягаад тэгэхээр тэр мод ингээд олон мод дундаас нэгийг сонгож юм сүлд мод болгож чимэглээд тэрийгэ тойрч дуулж бүжиглээд ингээ тийм айлуудад юм гоё шинэ жилийн уур амьсгал хэдийгээр яг манай үндэсний баяр биш ч гэсэн. Тэр нь бол дэлхийн нийтээрээс агуурган дэмжигддэг юм том баяр шүү дээ. Ягаад тэгэхээр чинь нэгэн оныг үдэж нэгэн оныг ухтаж авдаг. Тэр маш гоё баяр. Тэгээд энэ баярын үеэр чи бид нэр эд завгүй маш олон өдрүүдэд урлагийнхан ялангуяа бүгдээрээ ажил төрөлтөө тэгээ нөгөө пост компаниудын захиалгаар шинэ жилийн явуулах арга хэмжээнд оролцож явдаг. Тэгээд ер нь бол яг уран бүтээлч босноосоо хойш шинэ жилд очиагүй тэмдэглээгүй анхны жил маань болж байгаа шиг байна. Вау. Тий, тэгэхээр бид ч нөгөө ингээл жил болгоно л шинэ жилийн баярт өргөдөж явж байгаа шүү дээ. Өөрсдөө ч гэсэн шинэ жилээ тэмдэглэнэ. Тэгээ энэ жил одоо яалтчгүй дэлхийн нийтийн юм байгаа юм чинь тэгэл төр засгийнхаа шийдвэрийг дагаад бүх компаниуд шинэ жилээ хийхгүй мэдээж энэ жил. Гэхдээ айл болгон гэр гэртээ яг нэг гэр бүлийн хэмжээнд айгүй өрхөн шинэ жилүүдээ хийх бах. Магадгүй бас сошиалоор айгүй гоё гоё санаанууд бас явж ил байна л да. Тэгээд тэндээс ингээ харж байхад бид нар бодож байна ингээд манай хамаатнуудын ах トゥ өнөр те групп дээр хэдүүлээ энэ дундаасаа бичлэгийн уралдаан зарлая гэж хоорондоо
Тэгэл одоо юу гэдэг албан газрынхан хоорондоо групп чатаараа хэдүүлээ хамгийн гоё сүлт модоо шалгаруулъя ч гэдэг юм. Ингээд ийм гоё бас уралдаан юмнууд манайхан ч ингээд юм шинээр зохиож бодоод тэрэндээ аягүй гоё ингээд давалгаалаад явцгааж байгаа шүү дээ. Тиймэрхүү ч гэсэн юм санаачлаад энэ жил бас тодорхой хэмжээнд онлайнаар гэсэн мөртлөө ингээд гоё гэр гэртээ тэмдэглэж болохоор ямар арга байна тэрийг одоо хайнда. Та өнөөдөр гацуур модоо засах гэж байна гэдэг түрүүнд хэллээ те. Гацуур модоо засахаас гадна шинэ жилийн уур амьсгалаа гэртээ хэрхэн оруулъя гэж төлөвлөсөн юм юу байгаа. Одоо бусад одоо энэ подкастыг сонсоод за энэ жилийн шинэ жилээр нь уур амьсгал оруулъя гэж зүгээр бодож байгаа хүмүүст санаа өгвөл за ер нь гэртээ би нэг ингэчүүл манай гэр уур амьсгал бас гоё шинэ жилийн уур амьсгал орох байх гэж бодож юм ч юм уу. Тий яг зүгээр бид нар чинь яг гэртээ ингээд нэгдүгээрт гацуураа засаж байгаа. Тэгэл гэртээ одоо гэрэл мэрлэлгөө саамаа үлгэл ингээл шинэ жилийн уур амьсгал оруулаад чимэглэдэг тий. Тэгээ энэ жил одоо яг үнэхээр миний хамгийн санаа зовж байгаа юм өвлийн үг яах вэ гэдэг тэр аяг санаа зовж. Тэгээ нэг жил болгон гэртээ өвлийн үг дандаа авчихдээ. Гэхдээ нэг хүний дандаа авчицсан. Айгүй олон жил. Манай хүүхдүүд одоо хүртэл итгэдэг байхгүй. Тэр хүн өвлийн үг. Тэгэхээр манай хүүхдүүд магадгүй энэ подкастыг сонсчвол бас баларх юм байна тий. Тэгэхээр тэр итгэдэг өвлийн үг маань манад ирэх ямарч боломжгүй тий. Энэ жил ч одоо нөгөө тэгэхээр одоо хилэндээ тий дэлхийн нийтээрээ ингээд хөл оройтой байгаа учраас энэ жил өвлийн үг маань манад ирэхгүй байна минийхөө ингээд миний хүүхдүүд тий ойлгороо ингээд өвлийн үг нь тэгтээ ингээд бэлгийн явуулсан байна гэд одоо яад нэг тиймэрхүү тэрийг яаж харгалах вэ гэж бас яг үнэ айгүй их гайхаж байна. Өөрөө би одоо нэг өвлийн үг болоод ороод ирвэл таньчин шүү дээ. Тэгэхээр болохгүй одоо нөгөө та хуурлаа гэд чи бүр боо юм болно. Тэгээ одоо хүртэл манай хүүхдүүд өвлийн үгэнд итгэдэг. Тэгээд нөгөө юу яадаг вэ? Нөгөө өвлийн үгэнд захиа бичсэн. Тэгээд энийг яаж явуулах юм гээд анх цаасан дээр бичсэн юм авчихсан байхгүй. Тэгэхээр нөгөө аав нь түшүүдэнд авчи хийчихье гэж худлаа хэлж аавч машинд авчи шийгээд тэгээд дараа нь тэрийг бүр өөрөөс нууж муугаа тэр захиаг нь. Тэгээд айгуу гоо тийм итгэцсэн юм дээр нь одоо яаж болохгүй байгаад идэг. Тэгэхээр энэ жил одоо тэр л хамгийн их толгойн өвчин болж байна. Тэгэхээр тэр уур амьсгал буюу тэр нөгөө шинэ жилээр ирдэг тэр нэг гоё он солигдохын өмнөх өдрүүдэд болдог тэр нэг гоё процессыг одоо яаж аргалах вэ? Тэрийг одоо яаж эвтэйхэн хийх үү гэдэг дээр л толгой гашлал хэвээр өдрийн бодол шөнийн зүуд байна. Тэр уур амьсгалыг л авчирчвал одоо нөгөө магадгүй нөгөө гэр бүлэрээ тойроо сууж байгаа. Бусад уур амьсгал бүгд байна штэ. Ягаад тэр жил болгон бид нар гацуур модоо засдаг. Яг аав ээж хоёр нь айгүй завгүй айгүй олон өдрийн турш явж байгаа л сүүлийн өдрүүдэд ингээ гэртээ байдаг те. Тэгээд гоё ширээн дээрээ монголчууд ч сайхан буузааж игнэн салаада хийгээд утгаа тавина. Тэгээ хүүхдүүдтэй зориулаад гоё дахиагийн шарж өгн барина гэл янз бүрийн хоолын загас шарна те. Гоё олон төрлийн хоол унд хийгээд баярын ширээгээ засдаг. Тэгээ тэр болгоно бүгд боломжтой байна. Хүүхдүүдтэй авсан бэлгнүүдээ гардуулна ч гэдэм юм. Тэгэхээр одоо бид нар бэлгээ яаж авах вэ? За онлайнаар авах ээ. Тэгээ нэг юм захий. Дэлгүүр оршоо одоо юм ингээд хүнсний дэлгүүрээс бусд нь хаалттай байна шүү дээ. Гэх мэтчлээ ингээд бодож байгаа л хамгийн нөгөө гоо санаа зовоод байгаа юм. Нөгөө яста хамгийн бүүн болдог буюу хамгийн оргил хэсэг нь нөгөө өвлийн үгэн орж ирдэг бэлэг өгдөг хэсэгтэй. Тэрийг л яаж аргалах вэ? Тэр л одоо хамгийн гол уур амьсгалын маань оргил хэсэг нь байгаад идэг. За бэлгээ бас авч хэмжээгүй сонсогчд нар байхгүй Shopee-гээ мэн лөө ороод манай бэлгийн магцнаас авах бас боломжтой шүү. Танах руу бас орж ирлээд үзье тий. Боломжтой шүү. Та сая одоо хүүхдүүдээ яаж баярлуулсан тэр процессыг яана гэдэг чинь те. Одоо ингээд зөвхөн миний хувьд бодонгууд намайг хүүхэд байхад аав ээж маань ингээд гацуур мод яг зориулж засч байгаа л тэрэнд нь гэр бүлээр яг энэ чимэглийг энд тавина ингээд бөөндөө ингээд нэг юм босголцох яг тэр нэг юм баяр нэмж байгаа нэг процесс явж байгаад одоо ингээд том болоод бид нар өөрсдөө тэр үр хөрөөлийг аваад эхэлсэн чинь нөгөө их хотын яг ингээд завгүй стресстэй ачаал одоо юм нэг амьдралын маягаас болоод зарим шинжил ингээд залуу аав ээж нар ингээд залхуураад модоо засахгүй өнгөрөх үгүй бол тэргээ буцаад хураах за зарим нь одоо бүр энийг ч одоо нэг жил одоо энд хадгалах гэдэг одоо нэг минималист сэтгэлгээ гээд за энийг ер нь дүүд чинь өгч одоо хинт өгч чи том болцсон гээд бас нэг тийм хэсэг бас байна те. Тэгэхээр нэг зарим шинэ жилээр залхуураад модоо засахгүй бас өнгөрөөж байгаа нэг тийм тохиолдлууд олон болж байна л доо. Ялангуяа залуу гэр бүлүүдэд. Тэгэхээр энэ жил онцгой хөл хорой тогтооцсон байгаа. Энэ үед айл болгон гэртээ гацуур модоо асаагаад тэгээ сая түрүүний таны хэлсэн шиг те одоо буузааж игнэ цалаадаа игээд те дуртай хоолуудыг хийгээд тэгээд бэлгүүдээ солилцоод баяр нэмсэн бас Улаанбаатар хотыг гэртээ тэмдэглэнэ гэдэг нь гонигтэй гэсэн үг биш бас те гэртээ гэдэг бол гэр бүлийнхэнтэй чанартай цагийг өнгөрөөгөөд бүгдэнд нь чамд юу болж ийн юу болохгүй байна эх хондоо бид нар ямар зорилт тавих уу гэдэг бас
чухал бас гоё цаг мөч юм шүү гэдгийг бас сонсож байгаа хүмүүстээ уриалчих. Тэгээд Темкахаас асуух асуулт маань таны хүүхэд байж ах үеийн тэмдэглэсэн шинжил одоо та хүүхдүүдтэй шинэ жилийн тэмдэглэж өгж байгаа энэ хоёрын хооронд өөрчлөлт юу гарсан уу? Энэ хоёрын өөрчлөлтийг та харьцуулаад үзэх юм бол тэгэхээр өөрчлөлт гэдэг чинь бас олон бас утга байгаа хэл та. Олон янзаар ярьж болно. Олон юмны өөрчлөлт те. Олон салаалах баг. Өөрчлөлт гэдэг маань. За миний бодлоо шүү дээ. Юу гэхээр мэдээж бидний үеийн хүүхэд ах үеийн шинжил одоо үеийн шинжил хоёрын эд бараа материалаар нь жишээлбэл өөрчлөгдсөн үг бол асар их өөрчлөгдсөн байхгүй тий. Тэгээ бидний үед хүүхэд байхын үеийн үзэж харж исэн зүйлүүд одоо үзэж харж байгаа зүйлүүдийг бол бас шал өөр. Тэнгэр газар шиг ялгаатай. Өнгө будг нь хүртэл өөр. За тэгэл тэрэн дээр чинь нэмэгдээд бидний хүүхэд ах үе цагта шинэ жилээр идчихсэн хоол унд тий жимсгэн жихэр бичээнээс ахуулаад одоо үед шал өөр. Тиймэрхүү тал дээр бол мэдээж эн чинь өөр болж байгаа. Зүгээр нөгөө хүүхэд гэдэг сэтгэхүй тэр баярыг хүлээдэг, тэр баярт ингээд гоё ач холбогдол өгдөг, өвлийн өвөө надад ямар бэлэг явуулах бол ээж амаа энэ жил надад ямар бэлэг өгөх бол манайх энэ жил хуучин гацруу засах болов уу, шинэ гацруу засах болов уу гэсэн энэ хүүхдүүдийн тэр хүсэлч гэдэг юм уу те. Эсвэл хүслийн захиач гэдэг юм уу. Тэр ингээд юм яг сэтгэл зүйн нөгөө байгаа байдал тэр динамикийг ингээд аваад үзэх юм бол хүүхд болгон л адилхан юм чинь. Хүүхэд гэдэг сэтгүүч чи өөрөө тэгэл хүүхэд юм чинь тий. Тэгэхээр тэр баяр догтлол бол ерөөсөө өөрчлөгдөг л баг. Одоо магадгүй одооний хүүхдүүд илүү их догтлдог, илүү их баярлдаг, илүү их сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болсон байж магадгүй. Бидний нөгөө хүүхэд ах үеэс тий. За ягаад тэгж нийгмийн байдал тий. Бид нар чинь нөгөө хоёр өөр нийгэм яг ингээд дамжсан хүүхдүүд шүү дээ. 80 90-ад оных ингээл тий ингээл тэгэхээр 90-ад оныхон ч бас харьцангуй шүү дээ. Гайгүй шүү дээ. Мэдээ орсноос нь ойш гайгүй болчихж байгаа юм чи. Тэгэхээр бидний яг мэдээ орж ирж явах үед л яг бид нар чинь би бас нөгөө картын барааны талханд очилж ирсэн санддаг байхгүй. Ингээл ах ичтэй хөтлүүлсэн тэргээр яваал те. Тэгэхээр тэр нөгөө үеийг мэддэг болохоор мэдээж тиймэрхүү талаас нь ингээд бодоод үзвэл өөрчлөгдөг маань олон салаа утгатай байх л та. Тэгтээ бидний үед байсан одоо юу гэдэг өвлийн өвгөний хүлээдэг байсан тэр хүлээлт одоо ч гэсэн хүлээдэг хүлээлт. Тэр бол мэдээж хүүхэд сэтгүүн дээр юм чинь бүгд л эргээд хэвэндээ байгаа бах. Харин ч одооний хүүхдүүд илүү энэ баярыг илүү догдолж хүлээж гоё ач холбогдол өгч хүлээдэг болцсон байх л гэж боддоо шүү дээ. Тэгээд бас нөгөө нэгэнт чиний энэ асуулттай ингээ холбоотойгоор ярих юм бол тэр үед бидний үздэг байсан кино. Нэвтрүүлэг. Тэгэл Ортер дээр нэг Орсын концерт гараад эсвэл Монголын үндэсний телевиз дээр яг нэг юм баярын орой нэг баярын мишэл гараал те. Тэгээ үзэж харах юм ч гэсэн яг юм цөөхөн хомос байсан баг. Одоо бол хүүхдүүд YouTube-ээр ороод TikTok-оор ороод хүссэн юмаа шууд үзэж जैन. Зургатаа хэд сольчиж जैन те. Тэгээ нэг аюу гоё юм уур амьсгалтай шинэ жилүүдийг шууд харчихж штэ. Магадгүй Америкийн амар гоё нэг гэр бүлийн гоё ялка яацсан байгаа маа харчихж байгаа учраас нөгөө гэртээ бас их тийм юм зүйлийг хүсдэг те. Нөгөө хүүхдүүд чи аваа би энийг авъя. Би юмтай болъё гэдэг нөгөө байнга тэгж шаарддаг те. Тэгэхээр мэдээч одоо тийм хэмжээнд нь ядаж бүр амар ингээл бүр битүү танс гэдэг тийм байх нь хайшин. Гэхдээ боломж болцоогоор аль болох ялка засаарай. Тэгээд заавал дандаа одоо юу гэдэг жил болгон шинэ ялк засгаалгүй шүү дээ. Одоо ч гэсэн манад бидний жоохон багт байсан ялкны тоглоом байдаг. Тэ Орсын дээр үеийн гоё шаазан тоглоомнууд одоо хүртэл байдаг. Тэрийг бүр амар нандинаад юм хөвөн дотор хадгалсан. Тэр тоглоомуудаа гаргаж ирээд энэ хараа аавтан ч 100 тоглоом. Аавын дөнгөж төрсөн жил Орсоос ингээд аавынх нь ээж аваар авчирч өгсөн байхгүй. Тэгэхээр миний хүүхд энийг бити хаглаараа гэж хэлээд модондоо өлгөн тэ. Ээж нь бүр ээжтэй ч 100 тоглоомнууд гарч ирнэ. Ингээд хоёр талаасаа тийм туушны тоглоомнуудаа цогцолоод аваад ирсэн. Тэр намаа жаахан багцчихсэн гацуурч гэсэн одоо манай ээж нь байдаг жишээ нь тэ. Ингээд нөгөө тэр чинь ингээд гоё ингээд олон жил болох тусмаа үн цэнтэй болж идэг гэдэг шиг. Манайх бол яхав нөгөө хүүхдүүдээ ингээд шин төрсөн хүүхдтэй зориулаа шинэ гацуурын дээр аваал ингээд засаал. Тэгэд хуучин тоглоомоо өлгөөл. Тэгэл 5 уршууг нь хамгийн сүүлд тавиал хасаагаад өгөх тэр мэдрэмж дээр гоё штэ. Гоё тий. Тэгээ ширээ тойроод боломж олцоогоор бид нар чи нөгөө бингалийн галаа хасаагаал тортон дээр торт баярын ширээгээ засаал салаад юм утгаал. Тэр уур амьсгалал ерөөсөө ингээд гэртэл ядаж байлгаж ивэл тэр чинь мэдээж шинэ жил болж байна. Зургатаа асаахад шинэ жилийн юм гарч байна. Тэгээ яг гадуур юм хаалттай л болохоос ш гэр дотор бол юм хаалттай биш шүү дээ. Гэхдээ нөгөө шинэ жилийн баяраар нэг нэгнийдээ очиж зочилдог
нөгөө ээж аав дээр очдог, өвөө эмээ дээр нь очдог, найз нөхдийнхөөр ордог энэ харилцаанууд маань байхгүй болсон ч гэсэн яг нэг жил хэдүүлээд дисч төвчээд магадгүй тэ эрүүл байхад их юм үзэн шүү дээ. Тэгээ магадгүй би нөгөө саяны энэ ярианаас одоо харин ч тэр нөгөө яолк засахгүй өнгөрөх айлууд тэр тусмаа энэ жил бол бүр ховор болох байх. Магадгүй айл болгон яолк засах байх. Яагаад тэгэхээр ядаж гацуур байхгүй байгаа юм чинь хэдүүлээ гэртээ уур амьсгалыг бий болгоё л да гэх. Бараг засах байх. Айл болгон тий. Айл болгон. Тэр айл болгон чинь телевизэртэй байгаа. Телевизээр мэдээж нэг баярын нэвтрүүлэг гарч таарна. Айл болгон пракц хоёрыг үү. Тий, айл болгон тий магадгүй пракц хоёроо үзээ тий. Тэгээ айл болгон нөгөө ялкацсаад айл болгон бууцааж игнэ салаад байна штэ. Тэгэхээр тийм л юм чинь энэ жил бүр илүү өргөн баг өрх болгон л засах бах. Би бол тэгэж бодож байна. Харин эсрэгээрээ. Зүгээр нөгөө энгийн сайхан цагт бол гадуур тэртээ тэргүй шинжилгээ уур амьсгал байгаа юм чинь магадгүй залуу осууд те нөгөө гэртээ оройроод ажиллаа тараад ирээд ингээд ажилдаа яваад ингэж жагаад тэгээ нөгөө шинжилгээ орой морой ээж аав дээр энэ төр очичдаг залуу гэрүүлүүд бол яхам яолох засахгүй өнгөрдөг байсан баг. Гэтэ энэ жил нөгөө нэг онцгой жил нөгөө осууд маань гадуур дотор явж чадахгүй. Тэгээ тийш айл тус очиж чадахгүй юм чинь магадгүй гэртээ тэр уур амьсгалаа бий болох байх л та. Тэгээд шинжилгээ орой осууд хамтдаа нийлээд нөгөө хүүхдүүдийн дуртай идэх дуртай хоол нэг хийж өгөөд тэгээд өнгөрөөгөө нэг энэ жил бас 20 оныг тэгээ нөгөө монголчууд одоо яжлаад яриад байгаа шүү дээ. Facebook-оор өстой 20 гэдэг онг. Миний бодлоор энэ 20 гэдэг онг биднээс өстой хоншортой баяртай гэж хэлээд 21 оны 1 сарын 1-нд золгох хэвтан болов тий. Тэгээ амны бэлгээс арчтын бэлэг ирэх онд тэгэл монголчууд дэлхийн нийтээр ер нь хүн зовон болон бүгд нэг эрүүл инх гой өвчин зовлонгүй бол байцгааж ивэл бид нар ер нь хүн эрүүл явах монголчуудын амар гоё тийм нэг өгнүүдийн үн цэнийг ойлгож авч байгаа юм шүү дээ. Эрүүл явах бол мянган лан гэж тий. Тэр мянган лангаас ч илүү үн цэнтэй маа гэдгийг дээр үеийн усуд хэлж илэрсэн байна. Дулаан явуул тийм, эрүүл явуул юм гэж ярьдаг шүү. Алтаа янаас усуу. Тий. Тэгэхээр тэгэл бид нар эрүүлэл байж ивэл сайхан цаг ирнэ. Тэгээ сайхан шинжилгээг өшөөш дэлгэр өргөн дэлгэр тэмдэглэх өдрүүд ирнэ л гэж найдаж. Тэгэл эрүүлэхийг хүсэл дотроо залбираал бас ингээл байж шин. Шопицэг юм ч гэсэн мөн адил айл бол өрх болгон энэ жил онцгой жил гацуур модоод саад баяр нэмээд Улаанбаатар хотыг гоё нэг юм баяр нь үнэртсэн сайхан өстой нөгөө 20 хоног хоншортой үдэж явуулаасаа гэж бас хүсэж байна. Сая таныг ярьсан чи бас ингэ бодогдлоо л нөгөө Оросын шаазан тоглоомод гэ тэ. Гүнчин хаантай тэр гэл ингээл яг ингээл харагдал. Тэгэл тэр шинжилгээ орой тухайд миний хүүхэд байх үе цэнхэр дэлгэц. Яг цуврал яг ингээ шинжилээр үзээл. Тэгээд ягаад ч юм 12 цаг болонгууд яг хүлээж байгаа унтдаг байсан баг. Тэнгүүт л нөгөө ээж аав тэр чи ингээ унтаад оноо гаргачих юм бол дараа жиж ингээ унтчихдээ шүү гээл. Тэнгүүлгээр ингээл нэг зогсоо одоо ингээл идэвхтэй байх хэвээр гэл дараа жилдээ тэг ингээл ингэж яадаг гэсэн. Та хүүхэд одоо миний хүүхэд насны хамгийн гоё одоо шинжилгээ гээд түүгээ хуваалцвал энэ нэг амар сэтгэл түлцсэн аав ээж минь нэг тэгжсэн гээ. Тий яг зөвөр мэдээч жил болгоно л ингээл гэртээ шампасгаа бодуулаад бид ч бас нөгөө шинэ оноо огтчихсэн л байгаа л да. За яг надад ингээд нөгөө хүүхэд насны шинэ жил юу н гой дурсамжтай байсан байж гэдэг юм ингээд би зөв бодохоор надад ийм шууд нүд нэг харагддаг байхгүй. За. Айл болгоны хүүхдүүд өмсдөг нэг ийм хийтэй болтой байдаг байхгүй. За та яг одоо хэдэн оны үеийг ирж байна? За бараг 87 8 оны да тий. Айл болгоны хүүхдүүдийн өмсдөг манай улсын үйлдвэрийн ийм шото болтой. За. Тэ нэг юм жоохон үстэй юм шиг цахтай. Тэгснэ нэг юм огтуд нь улаан готл хөвгүүд нэм хүрэн төрийтэй юм цахилгаантай готалтай. Хажуудлын шагаан дээр нэг юм цэцэг юм шиг нэг юм хээтэй. За. Тэгтээ ингээд улын ингээд харахаар юм шар манай монголчуудын нэг монгол готлны доор хийцэн байдаг нэг юм 90 арцгаар бол байдаг шүү дээ. Тийм ултай. Тийм готалтай. Тэгээ нэг хий юм бэлээ өмссөн оролт малгайтай. Тэн малгай нэм сэги гэдэг юм хоёр жигтэй орсын гараа үйдэг юм малгайтай тий. Тэгээд тийм бэлээ өмссөн юм орсын юм модон тавцантай хөнгөн цагаанаар хийсэн юм хөнгөн чаргатай. Тийм чарган дээр суулгаад чарга бол. Тэгээд гадаа ингээд хотын гудмар чирээд яваад өвөө эмийн руу очиод ч гэдэм үү те. Тэгээ оронгууд нэм хуучны инстинкттэй хантай юм. Яа. Тэгээ хуучны дүүбэн ширээтэй. Таны юм зарим айл нь өнгөц зурагтай, зарим нь юм хар цагаан зурагтай. Тэр зурагтынхаа сувгийг солихдоо бахиар солидог. Авчиж. Тэгэл яг тийм ингээд нэг юм зураглал. Дээрээс нь нэг юм цаас ууттай бэлэг цаас уутных нь гадна тал дээр
ийм гоё шинэ жилийн зургийг ингээд будгаар зурцсан байдаг байхгүй. Яа. Хэвлэмэл биш шүү дээ. Гараараа зурцсан тий. Тэгээд нөгөө аавын ажлаас ч үлээ, өвөөгийн ажлаас ч үлээ юм бэлэг ирдэг. Тэгээд зүгээр амын ингээд нугалтсан юм цаас уудтай бэлэг дотор нь тэгэл алим, мандарин тэгээд одоо нөгөө янз бүрийн хөрхөн нөгөө бичээн байдаг, янзаг бичээн гэдэг байдаг шүү дээ. Тийм бичээн тэгээ үрэл. Тэгээ үрлэн жихэр мэхэр гэлээ. Тиймэрхүү юм байдаг ч үлээ дээ. Тэгээ гэрээ ингээд бидний нөгөө цагаан цаас ажиллаад ингээд уртаар нь цасан ширхэг мэрхэг хийгээ цог мохон дээр нааж магаад чимгэлцсэн. Тэр үед бол амар тийм бүтээлч байсан байхгүй тий. Бүх юм бэлгнийхээ уудыг хүртэл зурдаг. Гэрээ чимгэлэгтээ хүртэл цонхон дээрээ зурдаг, хайшлаад наагаад ингээд хүүмүн ингээд цонхныхоо дотор талаар хийнгүүтээ тэрэн дэгүрээ юм буржгал саа асгаад цонхоо дулаалхтаа хүртэл тэрийгэ тооцоолоо шинэ жил болохоор ингэж харагдуулна. Тэгээ будаж мод тэгжсэн баах. Одоо бол яг бүх юм бэлэн биш тийм чимэглээ. Надад ингээд яг хүүхэд насны шинэ жил гэхээр тэр ингээд санагдаад байдیں۔ Яг нэг юм тэр үеийн шинэ жил те тэр үеийн нэг юм зураглал тэгэл яг үндэсний одоо хүнсний үйлдвэрийнхаа торт юмыг бас ингээд ширээн дээрээ тавьсан байгаа. Тэгээ одоо бидний нэрлж ярьснаа баахан 100-ийн ундаа тавьчихна. Энэ торын ундаа аль юуны ундаа гэл те тийм ундаануудаа ингээд тавьчихна. Шилтийн. Тэгээ голд нь аав ээжийн уудаг тусдаа цагаан шилтэй юм байна. Тэ. Тэгэл салаада хийн, буузаа хийн тэр чинь. Тэгэл яг л тийм баярын ширээгээ засаал. Тэгэл бидний үед нэг тийм мамсаа янз бүрийн тийм чихэр мэхэр тиймэрхүү юмнууд ингээл бас идэх дуртай хоорч байсан юм чинь. Шинэ жилээр тэр 8 илбэг гараад ирдэг. Цагаасараа тэр 8 илбэг гарч ирдэг. Тэгээд нөгөө магадгүй нөгөө баяраар тийм зүйлүүд нь илбэг гарч ирдэг байсан учраас бид нар нөгөө шинэ жилингүүд мандарины үнээр санагддаг. Тэгдэг баг л та. Тэр үед нөгөө мандарин жимс айгүй идэх боломж олддог юм яа. Тэгээ мандарин идчихэд хальсыг хаяхгүй шүү дээ. Хэзээ ч одоогийн шиг хогийн савраа хийхгүй. Байрны шилэн дотор дундуур усыгээд дотор нь мандариныхаа хальсыг хийгээд паарныхаа доор юм цонхны тавцан дээр тавьдаг байхгүй. Гэрээр нэг үнэртдэг байхгүй тэр чинь. Паарны тэнд тавина гэдэг чинь нөгөө паар чинь халуун агаар үлээгээд агаар ингээд дээшээ хөөргднөө тэгэхээр чинь тэр нөгөө мандарины хальс чинь барины шилтэ устайгаа ингээд агаар жоохон чигшүүлэнгээ нөгөө үнэр нь үнэртгэнээс таслахаагаар тэр үнэрийг авахгүй чинь бүх юм цаацалцсан. Тэгж байжсан учраас нөгөө мандарины үнэр нь санагддаг байсан юм баг л та. Надад одоо нөгөө бага насны шинэ жилгүүлээ тийм юм санагддаг. Тэгэл нөгөө биднэрт сувг тааруулах эрх байхгүй учраас гарч байгаа юм л үздэг. Тэр чинь сувгийн солилцдохгүй шүү дээ. Солих чи ирэх байхгүй шүү. Тэгэл нөгөө томчуул юу үзэж чинь тэрийг үзээл концерт юм гарч ивэл шинэ жилийн тоглолт тэр юм үзээл тэгэл тэргээр бочгонж байгаа л ёстой нөгөө чиний хэлдгэр ягаад ч бахт төхүүлж байгаа л тэр байвар гүйж байгаа л тэгэл хевс юмсан дээр энэ тэнд унтаад өгдөг. Тэг он гараханд юу ч болдог байсан юм. Бүр багтаа бол. Сүүлдээ бүр нөгөө том болоод 10 жил мэл сурдаг багтаа бол хайр хүлээгээд гоё. Тэгээ нөгөө нэг бид нар чинь 90-ад он гараад сүүл бид нар чи яг 10 жилийн хүүхдүүд гоё сургууль соёл сурж явах үед бүх юм нээлттэй болоод ингээд нүд нээгдэх шиг болно гэдэг шиг ер нь их гоё. Бид нар чинь бас нэг гоё хоёр юм үтсэн багхгүй. Тэгэл бүр гадаадын сууг муу анх кабелийн телевиз орж ирээд чи яасан гэж бодож айлууд анх кабелийн телевизд орж ирээд химэр кабелийн телевиз, сансар кабелийн телевиз гэдэг айлууд кабелтэй айлт нь орж кабелийн сууг үзээд ийм хүүхдийн кино бүтэн өдржингөө гардаг сувг байд юм байна гэжсэн гэж чи бодлоо. Солиотой тохоо. Тэрийг үзээд гайхажсэн байхгүй. Тэгэл приставкаар бид нар чинь гадаадын одоо бүр нэг гэртээ ганцаараа үзээцээ. Шоконд орж байгаа шүү дээ. Ийм гоё байшин дотор ийм гоё том ёолктой. Ёо тэр гэртээ ганцаарагийн тэр тоглоомын дэлгүүрт ордог гэсэн шүү дээ. Ёо зүгээр мөрөөдөл заяа. Тэр чи сэтгүүл дээрээс харж ирсэн байхгүй. Бид нар ингээ нөгөө ахч нар Орс морс 8-нд яваад ирсэн ахч нарынхаа чемдааны оролоос юм сэтгүүл олж үзээд тэгээд тухайн үед нэг юм сөөм хэрэтэ зузаан юм сэтгүүлүүд үүдээ хувцснэ. Тэр чинь ингээл хувтас эмэгтэй хүний гоёл чимэглэл мэмэглэл ингээл явж байгаа сүултээ гэрийн тавилга болоод хамгийн сүулт нь ахуйн бараа гэр ахуйн бараа болоо хамгийн сүулт хүүхдийн тоглоомын юм хэдэн ууцуд байдаг. Тэрийг дэлгэж байгаа энийг би аавна гэж дээр нь дараал бид чинь ингээ нөгөө үеэлүүдээрээ дүүнэр ах дүүнэрээр бөөнөрөө үзэж байгаа хитэн ч настай байсан бөөнөрөө үзэл тэр сэтгүүлийг эргүүлж байгаа л энийг би аавна гэл. Тэгэхэд тэр нэг юм уртаа замтаа богоо ингээ өөрөө явдаг богоо могоны зургийг анхаарал. Тэр дараа нь тэр чинь гэртээ ганцаараа киноноос үзээл. Хангаажсан байхгүй. Тэгэхээр ч одооны хүүхдүүд бол одоо бол энэ бол хайцсангуу гоё. Одоо тийм хүмүүсд бол шокнд орохгүй шүү дээ. Тэгээ би одоо ингээ ярьж би амар эртний хүн шиг ярьсан үгүй. Би ч бол бас чиж гайгүй юм байна шүү. Би сая яг таныг хэрэнгууд би ингээ хүүхд байхдаа нөгөө ирлаш үцэнгүүд
Ирлаш дээр яг нөгөө таны түрүүнд ярьсан нөгөө шоттой тийм полто тэгээ нөгөө танк чин малгай тэгээд яг тэр нөгөө чарга ингээд чирээ явж идэг. Яг тэр нэг ингээд шинжил нөгөө цастай ингээд цас нэгээр ингээд шинжилээ төгцсөн. Тэгээ тиймэрхүү ангиуд байдаг байхгүй. Яг бүр тэр санаанд ороод тэгтээ миний нөгөө би юуг нь мэддэггүй байсан бэ нөгөө шинэ жилд бүр гэрээ өвлийн дулаалга хийхдээ тооцоолж шинжилээр наатах чи ингийн шивгээд за чи эзэн жимсээ дараа шинэ жил дуусны дараа үнэр гаргаж тэрийг тооцоолж бас энэ бас яалчгүй бүр эфорт бүр айгүй их гардаг байсан байна л да тий. Тэгээ яг нөгөө манай агч нар чинь нөгөө хулгаагаар юм уу юугаар юм мэдэхгүй айгүй их нөгөө барууны дуу хөгжим клип янз бүрийн юмнуудыг перстокны хайлс масаар айгүй их үздэг. Тэрийг дагаж бас бид нар үзэж нүдэлнэ л та. Тэгээл яг бид нар чинь нөгөө нэг гой бичлэг байдаг да нэг сошиал дээр яваад байдаг нэг манай нэг FM-ийн мундаг хөтлөгч залуу. Бид бол 80 90-ад оныхан гэдэг нэг хийцэн. Богинохон видео байдаг шүү дээ. Дан гэл те. Бид бол 80-ад оныхан гэл. Бид бөглөө нүдж өссөн гэл те. Тэр ийм бичлэг байдаг шүү дээ. Би тэрийг үзэхээр гой санагддаг. Тэгээ яг л нэг ийм хүүхэд бидний багаар асч яг л тийм байсан юм чинь. Бид нар магадгүй Nintendo бодол тоглосон сүүлийн үеийнхэн гэдэг. Бид нар Sega Nintendo гэж компьютер орж ирээд бодол тоглолдог байсан шүү дээ. 100-гийн ундаа Goku-тэй хамт идэж өссөн сүүлийн үеийнхэн гэл. Тэгээ нөгөө тэгэж ярихаар ингээд нөгөө шинэ жил мэнжил мажсан тиймтэй холбоотой. Тэгээ нөгөө нэг шинэ жилээр сургуулиудын шинэ жил болно, ангиуд хөөрхөн нөгөө концерт болно те. Тэрэн дээр тэгэл бид нар чинь нөгөө тоглолдог хэдэн үлгэртэй үнэг баавга туулаад чонуулна. Тэгээ шинэ ном болно. Тэгээ надад бас нөгөө шинэ жил гэхээр ягаад ч юм нөгөө олон улсын хүүхдийн найрамдал төвийн шинэ жилд би өөрөө ингээд заавал 5 жил дараалж оролцсон байдаг. За 10 жилийн 5 дугаар ангиас 10 дугаар анги төгслөө. Жил болгон шинэ жилээр очиж тэнд нөгөө хүүхдийн ордын драмын дугуйланд явдаг байсан. Тэгээд олон улсын хүүхдийн найрамдлын цуслангийн сүлд модны наадам тийм сүлд модны наадам гэдэг. Тийм наадам болдог. Тэнд нөгөө 10 жилийн хүүхдүүд очиж ангиараа өдөржингөө тэнд гулгаж хоолундаа идэж амарч хагаад оройн нөгөө концерт тоглолт шинжлэх тоглолтоо үзчихээ. Тэгээ оройн автобуснаас гоо буцдаг юм өдрийн аялал байдаг шүү дээ. Тэрний концерт одоо тэр тоглож жүжиглсэн тоглолтод 5 жил дараалж оролцсон байхгүй. Тэгэхээр бас шинэ жил ихээр надтай найрамдлын дурсамж холбоотой. Тэгээ найрамдлын маань тухайн үед тэр шинэ жилийн маань нөгөө тоглолтыг найруулдаг байсан. Найрамдлын Отгонбат багш шүү дээ. Одоо улсын драма эрдмийн театрын бас удирдах зөвлөлд ажилладаг жүжигчин Отгонбат захирал чинь тэрийг найруулдаг. Тэгэхээр ингээд нөгөө бид нар жил болгон тэнд очисоор байгаад сүүлдээ нөгөө яг бас нөгөө тэр чинь нөгөө өсвөр үеийнх нь буюу 5-аас 10 дугаарын төгслөх шинэ жилүүд маань дандаа найрамдалтай холбоотой. Тэгээ өөрсдөө тэнд очиж нөгөө тоглолт үеийнх нь найз нөхдөд тоглолт үзүүлж өөрсдөө тэнд жүжиглэж дуулж хуурдж бүжиглэн тэ. Тэгээд тэр найрамдал чинь бид нар нөгөө хичээлээсэн чөлөө аваад тэнд очиод нэг 20 хоног баярлаад бэлдээд наан тэгээ нөгөө шинэ жил төгөхөөр хүүхдүүд амрагч хүүхдүүд аваад ингээ өдөр болгон ирж байгаа хүүхдүүд концерт тоглоод тэгээ найрамдлаас 12 сарын 27-8-наар билүү буудаг байхгүй. Гэтэ гэртээ ингээд нөгөө найрамдлынхаа бэлгийг бариад жамдаантаа авцааж ирээд гэртээ ирдэг. Тэгээ дээрээс нь цалинтай. Хүүхэд үйж бас хөрхэн цалин авдаг. Тэгээ тэнд нөгөө баярлаад хооллоод. Тэгээ тэр үед бид нар чинь бас аюул олон нөгөө драмын дугууланд явдаг найз нөхдөөрөө тэнд очино. Хоорондоо амар гоо найзал нөхөрлөн. Дунд нь үргэлжлийн захиа махаа зөөгдөн тий амар гоо дурсамж байхгүй. Тэгээд одоо ч гэсэн надад ингээ найрамдалд очихоор өнөртөнгүүд. Одоо зүгээр энгийн үед найрамдлын өвлийн байр руу яваад ордог шин. Тэгэхээр тэр найрамдал туслангаас үнэртэж байгаа тэр төв байрнаас үнэртдэг үнэрийг үнэртэнгүүд нүдэ анангууд яг тэр үед очсон юм шиг нэг дурсамж. Хүүхэд нас. Тэгээд дээрээс нь шинэ жил шууд санагдтыг. Тэгэхээр надтай ялчгүй шинэ жил гэх юм бол бас найрамдал холбоотой шүү. Тэгэхээр 90-ад оны дундаас төгсгөл хүртэл үеийн шинэ жил чи найрамдал гэсэн үг үү? Гэхдээ ер нь тэгэл бид нар чинь 10 жилийн хүүхдүүд байх та. Тэг 90-ад оноос ахуулаад эхэлсэн байхгүй. 90-ад оноос. Тэгэл оюутан болтлоо. Оюутан бол найрамдалд тэгэл шинэ жилээр байнга очиж концертанд нь ордог. Тийм биз. Тэг яалчгүй тэр үед би бас санд ингээл нөгөө чон мон бол гээл юм чонын толгой өтер хийгээл ингээл цаасаар ингээл картон цаасаар ингээл баг хийгээл тийм нэг тэг нэг юм мичний маск гэдэг нэг хитгэн нэг юм амар Монголд их юм маск зарагддаг байсан. Тэг ингээл яг ингээд зүгээд амтан болчдөг. Яг ингээд энэ power bag тэр нь ингээд тасарчдаг нөгөө юм ингээд байнга тийм юу бас тэр нь ингээд амар хурц үнэртэй байдаг байсан. Яг тэрийг хурц зүгөө тий. Яг энэ дээр хөлрөөд бүр ингээд нэг юм яацдаг. Тэр бас санаанд орж байна. Оюутан болоод
та шинжиллийн одоо юугээ оройгоо яаж тэмдэглэдэг. Тэгэл оюутан болоод нөгөө нэг сургуулийн шинжил болно. За. Тэгээ манайх ч урлагийн сургууль явчихна. Дотроосоо номерууд гаргана. Өөрсдөө бие биентэй одоо драмын ангийнх нь тэнд бүжгэлдэг юм уу? Өвлийн өгөн тэгэл алиалагч юм болцсон. Тэгээ сургуулийн захирал нээж үг хэлнэ. Тэгээд бүжгийн ангийнх нь бүжгээ хийж шин тэ. Хөгжмийнх нь хөгжмөд чинь дуулаачийнх нь дуулна. Тэгээд магаш нь урлагийн сургууль учраас тэгээд нөгөө сургуулийн шинжил нь их гоё болдог. Өргөн дийлгэрээ болдог. Тэгээ нэг тухайн үед бас нэг оюутнууд юм чинь night club болно. Тэгэл дискот нь тий. Тэгээ тийм яг сургуулийн шинжилүүд бол тиймэрхүү болно. Гэхдээ бид нар ч бас нөгөө урлагийн сургуулийн оюутнууд учраас бас энэ төрөөр захиалга авнаа. Алтар хин. За тэгэл нөгөө том биетэй гоё бүдүүн хоолоотойнууд нь өвлийн үгэн болчихно. Тэгээ ангийнхаа хэдэн октодыг сасаа хүмүүс аваа явчих. Ангийнхаа хамгийн жижигхэн биетэй хамгийн эвсэлтэй ингээл эргэж хойш урагшаа бүр эргэж акробатны тэр хийчдэг нь алиалагч болгоод аваа явчих тий. Тэгэл тэр үед захиалга аав нь хөтлөгч хийн юм хийн штт. Оюутнууд бол юу ч хийхээс бас өвлийн үгэн болоход ч билэн алиалагч болоход ч билэн эрчүүд нь засаа охин болыг болоход билэн баг. Тийм л шинжилээр бол байдаг. Тэгээ яхаа бас оюутан багтаа нөгөө хамтлаг энтер байгуулад бид ч нөгөө хамтлагаараа бас их дуулаа явчихна л та. Тийм байсан тэгээ нөгөө бас энэ телевизүүдийн баярын мишэлүүдэд хамтлагаараа энтер дуулна байрна гэл бичлэг гэл бас шинэ ер нь тэгээд их гоё баяр штэ. Шинэ жилийн баяр гэдэг бол хамт олноороо бүтэн жилийнхаа ажлын амжилтыг дүгнэдэг. Тэгээ нэг гоё хамт олны бас айгүй гоё тийм коллектив гэдэг зүйлд нөлөөлдөг надад нэг тийг санагдтыг. Айгүй нэг хамт олон гэдгээ мэдэрдэг нэг тийм бас баяр юм болов. Ялчгүй тийм. Шинэ жилийн баяр. Дээрээс нь гэр бүлээрээ ч гэсэн найз нөхдөөрөө хамт олноороо ямар ч одоо юм фракцаараа тэмдэглэж болох баяр аахгүй тийм. Зөвхөн ихнэр нөхөр хоёр өөдөөдөөс хараад залуу асуу тэмдэглсэн ч болно. Үр хөвгтүүдэд тойруулаад гэр бүлэрээ тэмдэглсэн ч болно. Ээж аавандаа зочлоод очсон ч болно. Тэгэхээр ингээд нөгөө ямар ч хүмүүстэй хамт тэмдэглэж болдог юм баяр. Юм шиг санагддаг учраас энэ дэлхийн нийтийн баяр болцсон одоо ингээд дэлхийн нийтээр шинжлэх тэмдэглэдэг. Он солигдох мөчтэй гэж ач холбогдол өгдөг баг л та. Яг ингээд он солигдох мөчийг ярьсан чинь юу санагдаж байна. Яг он солигдол маргааш нөгөө хичээлдээ явангууд л байнга балдаг ихний нөгөө 2000 тэдэн он гэжэл баллаа л нөгөө хонгарцсан шүү дээ. Тэгэл ингээл оноо нөгөө ихний өдөр байнга дэвтрийнхаа дээр болонд балж идэг үе санаанд орж байна. Тэгээд шинэ жилээр шинэ жил шинэ бие тэргээл шинэ зорилго өөрсдөндөө тавиал ингээл за би дараа жил үзүүлээд өгнө тэргээл энэ оноо тухайн хүн дүүгнээд эх ондоо зорилтоо тавиад те. За гэр бүлээрээ хэдүүлээ ингээ шүү тгий шүүгээд Тэмкийн хувьд ер нь яг нэг тийм тогтсон одоо найзуудаараа шийдэг гэр бүлээр идэх юм тийм яс заншил тиймэрхүү яг шинэ жилийн сорой би нэг ингэдэм гэдэг тийм юу байгаа юу. За ер нь яг тийм болвол найз нөхдүүдийн уламжлал болгон одоо хийдэг одоо тийм баярын шинэ жилийн тийм одоо нөгөө үйл ажиллагаанууд байгаа. Найзуудын шинэ жил. Тий, айгүй олон байд юм бүр. Нөгөө яг нөгөө он гарсны дараа 1 сарын 1-ний нарыг харна ч гэдэг юм уу тий. Эсвэл тийшээ нэг уул руу явна тийм хайрхан дээр очно. Надад бол тийм байдгүй. Зүгээр тэгж хэлэх гэж авах гэж байна. Тиймэрхүү юм бол байхгүй л да. Нөгөө шинийн 1-ний эсвэл нөгөө яг 1 сарын 1-ний өдөр анд явдаг ч юм уу. Яг тиймэрхүү юм бол надад одоо юу гэдэг мэдэхгүй багасаа тийм зураг болохоор тийм зуршил бол тийм дадал байдаг. Харин яг юм нөгөө фракцаараа түрүүн би хэлсэн шиг одоо бид нар юм brotherhood гэдэг бас юм бүлгэн байдаг. За. Тэгээ яхаа Facebook-оор ороод үзвэл байгаа. Урлагийн сургуульд үе үед одоо ингээд нэг хэсэг үе үйдэг. Яг манай ангиас манай хойшоо ингээд нэг хэдэн дээд доошоо ингээд 4 курсч үлээ. Тэгээ яг тэр үеийнхнийхаа одоо хэсэг үеийн залуучууд нийлсэн. Дээрээс нь бас урлаг соёлын бус манай бизнесийн хувийн байгууллагуудын төрийн албаны янз янзын бидний нэг найз нөхдүүдийн crew болсон. Brotherhood гэдэг бүлгэн байт. Тэр манай бүлгмийн залуучууд жил болгон шинжилгээ хийдэг. Түрүү жилийн шинжилгээ одоо зохион байгуулах комиссийн мөрөөдлийн театрын алтан шагаа би манай гамбаа бид хийдсэн. Тэгээ түрүү жил тэмдэглээд одоо энэ жил бол хараахан тэмдэглэхгүй юм байна. Тэгэхээр энэ жилийн нөгөө комисс маань хойшлоо дараа жил хийх баг л та. Тэгээ энэ бүлэг маань ямар очтой гэхээр бид нар нөгөө манай талигч бэлгүүнэ гэдэг жүжигчин байсан. Манай бэлгүүнэ бид нар чинь нэг анги найз нөхдүүдээ бэлгүүнэ өөрөө одоо манай найз маань тэгж ярьдаг байсан. Хэдүүлээ юм гоо бүлгэн байгуулъя л да. Ингээд бүгдээрээ ижлэх нацистаар жигдрээд хэдүүлээ ингэдэг бай. Тэгээ хоорондоо юм холбоотой байдаг бай маяг. Анх санааг нь гаргасан манай бэлгүүнэ. Тэгээ дандаа бэлгүүнэтэй холбоотой юм хүмүүсийн бүлгэн байсан байхгүй.
Зарим нь бэлгүүнийгээр дамжиж танилцсан найз нөхдөд ч гэсэн одоо найз нөхдөд. Тим одоо манай Brotherhood-ийн бас уламжлалт болгож хийдэг, жил болгоо хийдэг бидний юм тэмдэглэлт бас нэг юм өдөр байна. Тэгээ найзаагаа бас жилдээ нэг удаа гоё санан дурсаж, хоорондоо ярьж хөөрж ингэж өнгөрүүлдэг нэг юм шинэ жилийн баяр. За тэгээ мэдээч одоо манай өөрсдийн production, Emoz production-ийн шинэ жил бол жил болгон бас болдог. Хамтарч ажилладаг, ивент итгэдэг бүс компанийнхаа захирлуудыг урьж хамтдаа бас нэг өдөр шинжилээд тэмдэглэдэг ч гэдэг юм те. Тэгээ харамсалтай нь бас энэ жил бас болохгүй. Тэгэл одоо. За дээрэс нь бид нар чинь маш олон хамтарч ажилладаг телевиз байгууллагуудынхаа шинэ жилийн баярт өргөдөн. Emoz production-тай олон журам бүтээл дээр хамтран ажилладаг одоо боловсрсон хөв телевиз сахан шинэ жилд бас байнга очино. Тэгээд Монгол ичт телевизийн шинэ жилд урилгаар очино гэх юм. Ингээ нөгөө жил болгон очдөг юм баярууд байдаг. Тэднэр дээрээ бас их гоё ач холбогдол өгж очдөг. Хамт ажилладаг улсуудынхаа шинэ жилийн баярт очино гэдэг чинь их гоё шүү дээ. Тэгээ манай хамтлагийн бас олон уран бүтээлийг дэмжиж ажиллаж байсан нөгөө ивент итгэжээр ажилладаг Home Plaza гэдэг ихлгөр байдаг шүү дээ. Home Plaza дэлгүүрийн хамт олон бас шинэ жил дээр байнга жил болгон урьддаг. Хэдийгээр бид эдийн нөгөө хамтын ажиллагааны гэрээ манд дууссан ч гэсэн л урьж идэг. Хоорондоо нэг тим болцсон тийм халуун ам бүсэг болцсон. Гэг мэтчлэн тим. Тэгээ бас дээрэс нь ингээд аюу бол найз нөхдүүдийн. Одоо энийг бүгдийг ярил амар их шинжилт очдөг болохоор гоц. Тэгээ нөгөө гэр бүлийн найз нөхдүүдийн яг манай crew гэд байдیں۔ Тэгээд урлагаар холбогдсон найз нөхдүүдийн crew гэж ингээд аюу олон юм фракцуудтай. Тэгэл аль болох тэднийхээ бүх баяр дээр бас очихгүй болохгүй аль болох ажил төрлөө зохицуулаад. Тэгээд тиймэрхүү нөгөө уламжлал болгон хийгддэг зүйлүүд байгаа. Тэрнээс биш нөгөө миний түрүүн хэлсэн шиг тийм бол байхгүй. Мэдээж энэ дунд нөгөө орхигдуулсан байж магадгүй. Гэр бүл тий хоёр талынхаа ээж аав дээр очиж бас шинжилгээ орой цагаан сараар тэр байнга л яг тэр хоёр гэр бүл дээр очиж байгаа. Тэгээд энэ битүүрийн нөгөө ажлын яг хамаг гол зүтгүүр чинь хоёр талын ээж аав нар байна шүү дээ. Тэгээ бид тэдний өвөр хөхтэй харна. Битүүрийн одоо бас нөгөө жүжигчин урлагийн хүмүүсийн нөгөө арга иргэдэг чи аюу хаягддаг. Тэгээд тэр болгоны маань зохицуулж идэг энэ гэр бүлүүд байдаг учраас маш олон юмыг амжуулж идэг. Харин одоо азар гэх юм уу, харамсалтай нэг юм уу энэ жил нөгөө аюу их гэртэй байж ин битэр. Тийм болохоор энэ манай хоёр талын ээж аав нар хайцсангүй сайхан энэ жил амарцгааж ах шиг байна. Тий. Та бас подкаст ихэнд хэлжсэн та одоо энэ жил бол аавын ажиллаа сайн хийж байна. Аавын ажиллаа сайн хийж байна. Тэгэхээр энэ жилийн шинэ жилиг бол яг гэр бүлийнхэнтэй зориулаад чанартай цагийг өнгөрөөгөөд гэртээ их цаг зарцуулаад хэдэн жилийн дараа эргээд одоо таны хүүхдэд подкаст харах юм бол хүүхдэд хаад нөгөө та түрүүнд хэлсэн бүтээлч одоо тий ингэж үний шинэ жил явдаг байлаа шүү дээ гэдэг шиг бас яг энэ жил бас магадгүй тийм бас боломж одоо маш олон айлд тохиож байгаа одоо нөгөө онцгой жил гэдэг тий тэгэхээр бас тийм шинэ жил шүү гэдгийг одоо дахиад нэг сануулаад тий дахиад нэг сануулаад тэгээд би түрүү хоёлаа нөө ярьжсэн шүү дээ энэ жил өвлийн өгний одоо юу муугаа яах вэ тий. Тэгэхээр би зүгээр сая ингээл юм ярьж хат бодохгүй юу. За. Shop Biz-гэмээр ингээд бэлэг юм захиалж авч болно гэд байж штэ. Тэгэхээр бид нар ч бас онлайнаар юм айгүйх захиалж штэ. Яагаад бас хүүхдүүдэд бэлгийг өгөхийнхөө өмнө одоо өвлийн өгний мэдчилгээг нь онлайнаар явуулж болох юм биш бас тий. Гэтэ яг нөгөө өвгөндөө. Тэгээ нөгөө алдарт таньдаг өвлийн өг маань байгаа штэ. Манай гэр бүлийн одоо жил болгоо ирдэг өвлийн өгөндөө тийм санал тавьж хагаад тэгээд нэрээ онлайнаар гоё бүр зургатан дээрээ тэр бичлэгийг хийж бэлдээнгүүтээ яг хүүхдүүдийнхээ нэрийг хэлүүлээд тэгээ нэг хөрхөн видео юм бичлэг бэлтэж байгаа тэрийгэ 50 гута араас нь бэлгийг өгүүлчмээр юм бэ. Сайхан санаа. Тиймэрхүү одоо өвлийн өгний мэдчилгээ баг энэ жил баг тих уу айл нэрээ тих юм байна. Яг нэрийг хэлүүлээл видеог нь тавиад видео баг захиалга авах юм байна. Энэ ч бас санаа юм ба штэ. Өвлийн өгөн болдог найз нөхдөд хэлэхэд те. Миний найз эртхэн онлайнаар юм захиалга аваад эхэлчих те. Айл айлын хүүхдүүдэд гоё ингээд нэрийн усыг хэлээд тэг одоо өгч байгаа бэлэгтэй адилхан бэлэг ингээд барьдаг юм уу эсвэл өвлийн өгний нэг юм уут байдаг юм уу бүр нэг юм онцгой бэлэг биш нийтлэг бэлэг байвал тэрийг нэг харуулцдаг юм уу яадаг тийм шопигийн уутыг ч юм уу нийтлэг ингэж харуулад захиалаад авчина тийм нэг тийм бас нэг юм гаргалгаа байж болох юм байна мэдээж байгаа шүү дээ юм болгонд гаргалгаа байгаа юм чи нэг тийм онлайн өвлийн өгний захиалга аваа явчихдаг юм энэ жил. Намайг тэгээд энэ хотлоо энэ өвлийн өгөн бишийн темка байна гэдэг хөөхтүүд тэгэн штэ. Тэгэхээр яг нөгөө өвлийн өгөн болдог гоё ингээд хуургалтыг хийж байгаа нэрээ тийм захиалга аваад босгол юм байна. Тэрийг би нэрээ өвлийн өгөн болдог найз нөхдөд хэлмээр юм байна. Танаах ч гэсэн тийм захиалга бас авч болох юм штэ. Энийг өвлийн өгөнтэй хамтраад танахаас бэлэг захиалсан улсуудаа магадгүй өвлийн өгнөө спешиал хэлүүлдэг. Спешиал хэлүүлчих болдог тийм байвал бас
Танаад ч гэсэн бас гоё. Very good. Магадгүй энэ жил. Тийм байна бас тий. За тэгэхээр гинт захиалга аваад эхлэвэл одоо темка гарт нь энэ санааг гаргасан байх нь шүү. За буцаад таны хүүхэд насны шинэ жил рүү эргээд очивол хүүхэд насаа та Улаанбаатар хотод өнгөрөөсөн үү? Тийм би унган нөгөө хотын хүүхэд. Намайг ухаан орсноос хойш ингээл нэг Сүхбаатарын талбай дээр их шинэ оноо гаргагдсан. Бас сүүлийн үед болчлоо. Айлууд амирх нөгөө балкон дээрээс тэр солиод бодуулдаг тэр нэг тийм. Тэгээ яг тэр нэг хүмүн гимцэн гээл нэг ягаал болчих шиг болсон. Сүхбаатарын талбай дээр бөөнөрөө очдөг ч юм уу тиймэрхүү юу байсан таны хүүхэд насны үгүй нөгөө тоглолт ч юм уу. Сүхбаатарын талбай дээр нөгөө мөсөн отхон яг их баригддаг байсан байхгүй. Тийм. Тэрэн дээр очиж яг шинэ жилийн орой бол биш. Наан ингээл өмнө тэргээр явж тоглож моголдог, зураг хөргөө ахуулдаг. Тэр тийм байсан юм өсөн нэг отхон дээр. Тийм мөсөн отхон нэрээ жил болох. Тий. Яг нөгөө яг он солигдох мөчд бол хөвчлэн дандаа гэртэл. Тэгээд сүүлд яг нараслаг хөтөр нөгөө мөнгө үдэш, Улаанбаатарын мөнгө үдэш гэдэг. Яг Улаанбаатар хотоос зохион байгуулдаг шинэ жилийг бас битээр тэр нэг жил хөтөлж ирсэн. Одоо эдээс эдэн юм блээд хоёулаа хамтдаа хөтлөөд бас яг нэг он солигдох мөчд гэртээ биш. Нөгөө талбай дээр юм хөтлөө байж чинь бас сонирхол мэдрэмжтэй гоё л юм л ажиллаа хийж байгаа. Тэгээ он гарсны дараа гэртээ ярьжсэн баг. Бас ер нь гадуур бэлэг мэлэг тарааж яваал хоёр талынхаа гэр мэрлүү юм аваач гэж явсаар байгаа л яста лифтэн дотор ороод гэрлөө ороо шампасга бодуулсан тохиолдол бас өндөө байдаг штэ. Тэгээ яг 12 сарын 31-ний орой энэ төр бас нөгөө зарим нэг газрууд энэ төр шинжилгээ тэмдэглэж таарад тэгээ тэрийгэ хөтлж дуусчаад гэртээ амжиж ороод бас шинжил оноо хөтлөжсэн тохиолдолч байгаа. Ер нь янз. Таны зүгээр энгийн үед таны шинэ жилийн орой гэдэг бол бас л таамаглаж болохгүй. Аяагийн үг юм те. Яг үнэхээр бас нэг ийм юм байлаа. Би одоо нөгөө яг өөр дээрээ зүгээр жишээлээд ярихад над чиг бас ийм олон хүн байгаа шүү дээ. Яг шинэ жил гэдэг шиг ийм баяр ёслолын үеэр эд ажиллана уулздаг маш олон бизнесүүд байгаа те. Маш олон салбарууд байгаа. Одоо өсчин гоо сайхан гэл энэ чинь маш олон салбарт. Тэ жимсгний худалдаа, хүнсний үйлдвэрлэл тэгэл одоо дэлгүүр, хоршоо, студ, продакшн, телевиз, радио гэж бүх салбарт хамаатай шүү дээ. Бүх салбарт. Тэгэхээр тэр бүх улсууд ч нөгөө баяр болохоор оволцдог шүү дээ. Тэг ингээд бүр. Тэгээ бид нар нөгөө нэг зөвхөн баяр биш. Ер нь байнгын уран бүтээлтэй, байнгын дараа дараагийн ажлуудад төлөвлөгдсөн байдаг юм урлагийнхан бол би тэгж боддтой. Нөгөө бүгд тийм өндөр ритмтэй, өндөр режимтэй ингээд ажилласаар байгаад тэгээ сая ингээд корона гараад бүгд гэртээ айгүй тайван байх хэрэгтэй болсон чинь ингээд тайван суух гэдэг маань ингээд биеинд нэг сууж өгөхгүй. Тэгээ нөгөө энэ ажлын нөгөө химнэл, хөвшилд өдөр тутмын энэ амьдралын химнэл маань ингээд нэг юм зогсцсон юм шиг санагдаал ингээд нэг айгүй эвгүй байсан байхгүй. Тэгээ ямар сандаа бид нар сая 10 сарын турш тайзан дээр гарахгүй байж байгаа. Сая нөгөө best of emotes гэдэг тоглолтоо цөөхөн идэхэн хоног бид нар сая тоглолоо соёлын. Тэгэхэд бол ингээд тайзан дээр гарахад бүр ингээд нурууны шар ус босно гэдэг шиг амар гой санагдчихсан байхгүй. Яг тайзан дээр гараад тоглолт маань яваад. Тэгээ маань бас саяны тоглолтын маань бас үзэгчд их сайхан халуун дулаан хүлээж аваад их гой чанартай тоглолт байна. Өшөө олон хоног тоглоороо үзэн шүү. Тэгээд манай тоглолтын билет бүр ингээд 7 хоногоор 10 хоногоор өнтер зарагтаад ерөнхийдөө билетүүд нь борлогдоод дуусчихсан. Айгүй сайн борлуулалттай байж байгаа. Харамсалтай дотооддоо алдаа тоглолт маань хаагдсан. Гэхдээ сайхан цаг ирэхээр учир нь олдно. Зүгээр тэрнээс төрсөн нөгөө надад төрсөн мэдрэмжээ л би ойлголттой байгаа тийм. Нөгөө байнгын тим режимтэй ажилтдаг байж байгаа нэг хэсэг амралттай байсан хүмүүс чинь тайзан дээр гарахаараа өшөө өөрсдөө илүүхтэй ажилт юм байна л да. Бүгд ингээ бие биенлүүгээ хараад тэгээ нөгөө амьд үзэгчийн алга ташилт ингээ амьд соёлын төвөргөнд ингээ 1200-300 хүн суудсан байгаа заалны ингээд нэг юм уур амьсгал тэр нөгөө тоглолтоос авж байгаа реакцийг сонсно гэдэг чинь амар гоё кайф байгаа байхгүй. Тэгээ бид нар бас амар гоё тийм үзэгчдийн урмаар явдаг юм уран бүтээлч нар. Тэгэхээр тэр ингээд мэдрэмж тэр урмаа сайн ингээд авахд хэсэгэн хоног авахд ч гэсэндээ айгу гоё байсан. Харагдаж таны яг ингээд өөрөө бүр ингээд одоо яг нөгөө нүдэн ингээд асаал нуруу инглээгээл гараа ингээл ингээд л бас дагаал бас яг лаг гэдэг. Тэгээ бид нар чинь нөгөө өөрсдийн гэсэн юм логотой, өөрсдийн гэсэн нэг юм сүлд дуутай, өөрсдийн гэсэн нэг үнэт зүйлтэй, өөрсдийн гэсэн нэг юм эрхэм зориг, туйлын зоригтой. Тэгээ нэг юм өөрсдийн гэсэн нэг туг талбайтай. Нэг юм продакшн нэг хамтлаг байгаа байхгүй. Тэгэхээр тэргүүрээ бас их бахархлаа. Ингээд амар гоё. Үзэгч ч гэсэн маш хүлээсэн байсан. Ингээд ярих бол аюу гоё. Үгээр хэлэх аргагүй. Маш гоё. Хөшиг хаалттай. Манай сүлд дуу яваал, фанфар дуграал. Фанфар гэж нэрлэв тийм да манай
эмоцийн сүлд их шиглэл яг тайсны ард сайн байцгаана уу гэж зогсож байгаа тэр мэдрэмж бол үнэхээр гайхалтай. Хурдан тэр сайхан цаг маань ирээсээ хүн төрлөختөнд гэхдээ энэ өвчнийг бол ялан дийлэн тэр байтугай хүн төрлөختөнд дэлхий байтугай сансар ертөнцийн огторгоог судалж байгаа шүү дээ. Тийм чинь дэлхий дээр байгаа зүйлүүдээ магадгүй энэ цар тахал энэ зүйлүүдийг даван гарах гарна гэдэг би бол хангалттай итгэлтэй байдаг. Тэрэнд манай Монгол улс шүү харин Монголын заяа ихээ гэдэг шиг бага нэр үйдэж бага ортох ёстой. Тийм учраас бидний хувь хүний хариуцлага, гэр бүлүүдийн хариуцлага, тухайн байгууллагуудын хариуцлага гэдэг ингээд маш олон хүн болгоно хариуцлага л үлээх хэрэгтэй. Маска сайн зүв одоо хоёлаа ч гэсэн ярьцлага хийгээ сууж байхдаа маш хол зайтай сууж байгаа шиг. Тэгээ үүдэр орж ирэхдээ гараа хариуцгаад халуунаа хэмжүүлээд явчихаа. Яг энэ шиг бүгд үүргөө ухамсарлаад тэгээд энэ хатуудыг илмээ сайн бариад хэдүүлээ нэг гिच юм бол энийг хумаад авчвал. Тэгэл нэг өдөр ард нь гараад амьсгаа аваад 100 цаг сайхан цаг ирнэ. Хариуцлагатай байж гэртээ шиг ноноо ухтаад тий. За подкастны эхлэл за хулгайлагдсан шинэ жил ямар нэрээ гэж та тэгжсэн тий. Тэгэхээр энэ нэр хэн нэгэн ирээд бидний шинэ жилийн дурсамжуулна баярыг хулгайлдаггүй. Бид нар өөрсдөө л залхуурч үгүйэл ажилласаа болоод үр хүүхдийнхаа ойр дотны хүнийхээ шинэ жилийг харин бүснүүлчих магадaltaй байдаг. Тэгэхээр энэ үгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрв та өнийг сонсож байгаа бол саяны Тэмхэх хэлсэн шиг хариуцлагатай байж шинэ оноо өргөн тойрны хүмүүстэй баяр нэмээд бүгдээрээ одоо подкастын тунтайсантай айл болгон одоо гацуур модоо засах байхаа гэдэг те. Тэгээсээ гацуур модоор шинэ жил бол юу юм бэ гэж түрүүнд бас хэлэхэд гацуур мод сүлт мод гэдгсэн те. Ингээ айл болгохыг нэг гацуур модод цаад өр хүүхдүүдтэй болон эхнэр хүүхэд ойр дотны хүмүүстэй баяр нэмээд нэг оройг сайхан ухтаарай гэж шопингийн зүгээс уриалъя. Тэгээд Тэмхэгт маань подкастын хаалтын хэсгийг. За тэгээд мэдээч бүгд л сайхан ирүүл байгаасай. Нэгдүгээр тэрийг хүсэж байна. Дээрээс нь тэрийг захимаар байна. Бүгдээ ялангуяа хамгийн хайртай хүмүүстэй энэ айхтар аюултай цар тахлыг халдаахгүй тулд бид нар л сайн сэрэмжлэх ёстой. Яагаад тэгэхээр мэдээч томчууд эцэгчүүд бид нар л гадуур явж гин хүнсээ цуглуулж гин. Тэгэхдээ бүгд сайн тэглэмээ бариад болж өгвөл онцгийн шаардлагагүй бол гэртээ байгаад тэгээ нэг тисээ төвчээж чадчих юм бол бүх юм ч нь олдсон шүү дээ. Тэгээд дээрээс нь гэртээ байхдаа бүгдээрээ баярын орой хүүхдүүдийнхээ сайхан хүслийг биелүүлж гацуур модын засаж, сүлд модын засаж, хамтдаа гоё шинэ жилийн дуу дуулж, гэр бүлэрээ нэг гоё өнгөрүүлээрээ ирэх жилээс мэдээж энэ айхтар цар тахалчин дарагдахаар бид нар эргээд бидний завгүй амьдралын хэмнэл бид нар дээр эргээл ирэхэл болно. Тэр үед хэдүүлээ тэгэл гэртээ гарах цаг хугацаа дээш дахиад хомс болж эхэлнэ шүү дээ. Тийм юм чинь одоо боломжтой байгаа дээр бүгдээрээ сайхан гэртээ өөрөختүүдтэйгээ шинэ жилийн орой сайхан дуулж шуурдаад за тэгээд хамгийн хайртай хүмүүстэйгээ сайхан онлайнаар холбогдоод тий бүх хүмүүстэй л эрүүл их байгаасаа л гэж энэ подкастын төгсгөл захимаар байна. За тэгээд танаа шоп эзэг юм ээ бас хамт олонд ажлын амжилт хүсье. Тэгээ энэ шинэ жилээр ч гэсэн та нар маань гоё бас айл болгонд ад жаргал бэлгэлсэн олон сайхан шинэ содон зүйлүүдийг санаачлаарай. Тэгэж захимаар байна. Тэгээ баахан захисан хүн амар захиас хилээлсэн чинь лаг амар хөгшин хүн шиг өөмөөнөр ингээл аавнаар захиас хилдэг шиг юм болох гэдэг шүү дээ. Тэгж л урээли да захих шүү дээ. Урээли. Картын бараа хэтэр хэсэг ярьж бараад амар картын бараа яриад амар социо юм уу игээл амар ярьжсэн сүлд захиас хилээд. За ингээд бид тэрийн яриаг сонсоо за магадгүй энэ подкастыг шинэ жилийн орой сонсч иж магадгүй шинэ жилийн өмнө сонсч иж магадгүй тэгээд бүгдэнд нь аз жаргал хүсье. Тэгээд бүгд ойр дотныхоо хүмүүстэй баяр нэмээрэй гэж шоп эцэг юм байна. Зүгээс хүсье. Баярлаа. За баярлалаа.